За засгийн газраас өргөн мэдүүлж байгаа энэ стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төсөлтэй танилцлаа. Чуулган дээр анхны хэлэлцүүлэг дээр байж амжсангүй. За Дамжин ням гишүүнээс нэг 4 асуулт асууя. За стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний нөөцийг бүрдүүлэх доктортой байдлыг хангахтай холбоотой харилцааг зохицуулж байгаа өнөөдөр Монгол Улсын засгийн газрын тухай, улсын нөөцийн тухай, газрын тусны бүтээгдэхүүний тухай гэсэн ийм хуулиуд өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа. За тэгвэл газрын тусны бүтээгдэхүүний тухай хуулийн 5.1-4-т засгийн газар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Үүнд одоо газрын тусны бүтээгдэхүүний үнийн хэвийн бус өсөлт, хангамжийн тасалдал, хомсдол үүсэх нөхцөлд зохицуулт хийх гэсэн. Хуулийн бас 13-2-т газрын тосны бүтээгдэхүүний улсын нөөцийг засгийн газрын баталсан журмын дагуу бүрдүүлнэ гэж тус энэ зааснаас үзэхэд газрын тосны бүтээгдэхүүний нөөцийг бүрдүүлэх энэ доктортой байдлыг хангах асуудлаар хуулиар одоо засгийн газарт шийдвэр гаргах, зохицуулт хийх өргөн эрх мэдлийг олгоцсон гэж ойлгож байгаа. Өнөөдөр засгийн газарт яг ямар эрх мэдэл дутаад ийм бие даасан хуулийн төслийг улсын их хурлд оруулж ирж танилцуулж байгаа юм бэ? Энэ хуулиар яг юуг зохицуулах гэд байгаа юм болоо гэдгийг нэг хариулж өгөөч. За хуулийн төслийн 7 дугаар зүйл засгийн газрын бүрэн эрхийг тусгасан байна. 7.1-3, 7.1-4. За 7.1-3 дээр газрын тосны бүтээгдэхүүний импортлогч аж ахуй нэгжүүдийн бөөний агуулгад хяналт тавих, түгээх, энэ ажлыг шуурхай зохион байгуулах. 7.1-4 дээр энэ хуулийн 7.1-3-т заасан чиг үүргийн хүрээнд импортын бүтээгдэхүүнийг хуваарлах, жижиглэнгээр түгээх, борлуулах хэмжээг тогтоох гэж зааснаас үзэхэд энэ хуулиар дамжуулаад төрөөс хувийн хэвшил аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаанд шууд оролцох юм эрхийг олж авч байгаа гэж ойлгож болох уу? Өөрөөр хэлбэл төр аж ахуй нэгжүүдийн худалдан авсан шатхууныг түгээх юм байна, борлуулах юм байна гэж ойлгож болох уу? За 3 дугаарт нь хуулийн төслийн үзэл баримтлалаас үзэхэд шатхуун импортлагч аж ахуй нэгжүүдэд хадгалах савны хүчин чадал, багтаамжийг нэмэгдүүлэхэд нь санхүүгийн дэмжлэг үзүүлнэ гэсэн байна. Тэгвэл энэ хуулийн төслийн 8 дугаар зүйлд Монгол банк газрын тосны бүтээгдэхүүний импортын үйл ажиллагаа эрхлэгчид санхүүжилт олгоно гэсэн. Энэ нь Монгол банк аж ахуй нэгжүүдэд зээл олгоно гэж ойлгож байгаа тийм үү? Ийм бол хичнээн аж ахуй нэгжид ямар хэмжээтэй зээлийг олгох. За хариулт Дамжин ням сайд 5 номер. За хуулийн гол зохицуултын 2 агуулга байгаа. Нэгдүгээрт бол нөөц бүрдүүлэх, савны хэмжээг нэмэгдүүлэх. Манай улсын шатхууны хэрэглээ, уулуурхаан үйлдвэрлэлийн өсөлттэй холбоотойгоор жилдээ хамгийн багадаа 20% өсөж байна. Савны хэмжээд хэрэгээ гүйцэж өсөхгүй байна. Манай бүх одоо хадгалалт агуулах савууд бол бүгдээрээ хувийн хвшилтээр явагддаг. Засгийн газрын тогтоолоор нөөцийг бүрдүүлэх үүрэг өгдөг. За энэ маань хатуу хариуцлага зохицуулалт бол санкц байдаггүй. Энэ хуулиар бид бол ямар зохицуулт хийж байгаа вэ гэхээр илүү наривчилсан зохион байгуулалтыг хийж аж ахуй нэгжүүдийг үүргэжүүлэх мөн бас ямар үед онцгой нөхцөл гэж үзэх юм бэ гэдгээ тодорхой болгож байгаа. Хэрвээ та хуулийн төслийг харуул импортын хэмжээ 50%-аас унсан тохиолдолд, дотоодын хомсдол үүссэн тохиолдолд засгийн газар зохицуулт хийж орж ирэхээр болж байгаа. Ийм зохицуулт байгаа. Ер нь Австрали, эсвэл одоо Солонгос гэдэг юм уу те, энэ улс орнуудад шатхууны аюулгүй байдлын тухай хууль гэж байдаг. Энэ өөрөө олборлодоггүй, өөрөө одоо нөөцгүй энэ орнууд шууд төрн оролцож зохион байгуулдаг ийм одоо эрх хэмжээтэй байдаг. Энэ шалгуур нь юу байх юм бэ? Яаж зохион байгуулах юм бэ гэдгээ тодорхой болгох зорилготой ийм зохицуулт энэ хуульд орж байгаа. Хоёрдугаарт агуулгыг хянах, хуваарлалт зохион байгуулах зэрэгт бол оролцох эрхээ засгийг авах ёстой. Стратегийн бүтээгдэхүүн дээр яг одоогийн байгаа үүссэн байгаа нөхцөл байдал юу байгаа вэ гэхээр хилээр орж ирж байгаа бараа бүтээгдэхүүний хэмжээ урд өмнөхөөс их тогтмол байна. Гэвч жижиглэнгийн үн 1 литр нь 3150 төгрөг байна, дизель түлш. Бөөний үн нь 3500, 3-аас 3800-ийн хооронд байна. Эн чинь зах зээл өөрөө
хэвийн зохицуулалтанд орохоос өнгөрцөн байдал руу орсон байна гэсэн үг. Өчигдөр орой бас аж ахуйн нэгжүүдийг цуглуулж уулзаж энэ асуудлыг ярьлаа. Өөрөөр хэлбэл хомсолтой байна гэдэг ийм нийгмийн сэтгэл зүг үүсгээд бөөнөр худалдан авах аж ахуйн нэгжүүдийн дунд үн хаялцуулаад илүү үн өгж байгаад нь бөөнөр нь шууд өгөөд явчихж байгаа байхгүй. Ингэнгүүт жижиглэн дээрээ тасалдал үүсчихэж байгаа. Манай улсын нийт хэрэглээний 38% нь жижиглэнгийн хэрэглээ буюу иргэдийн хэрэглээ. 62% нь бөөний хэрэглээ байдаг. Бөөний хэрэглээ гэдэг бол уул уурхайн компаниуд төмөр зам гэдэг том хэмжээний хэрэглэгчдэд очдог юм хэрэглээ байдаг. Эд маань нөөцөө бүрдүүлэхийн тулд орж ирсэн бүгдийг нь авч одоо савнд нь хадгалуулах ийм ажил хийгээд байгаа учраас энэ орон нутгуудад бас Улаанбаатар хотын зарим хэсгүүдэд тасалдал үүсэж байгаа. Тэр энэ дээр зохицуулт хийх эрх хэмжээ байхгүй байгаа. Гуравдугаарт дараачийн асуудал юу гэдэг байгаа вэ гэхээр зарим шатхуун түгээх станцууд санаатай болон санамсаргүй байдлаар бүтээгдэхүүн байгаа боловч зарахгүй байна. Дотор нь юу байгааг, ямар чанартай зүйл байгааг, хэр хэмжээтэй байгааг хяндаг систем бүх улс орнуудад байдаг. Манад байхгүй. Цахим ийм системтэй болж ашиг мартамдлын газар дээр нэгдсэн нууцлалтай ийм одоо сантаа үүсгэх, бүрэн хянжаах одоо бодит байдлаар гэсэн үг. Лайв гэж ярьдаг тийм ээ. Хянжаадаг айл шатхуун түгээх станцад хэр хэмжээний бүтээгдэхүүн байгаа тухай асуудлыг бол хянж зохицуулдаг эрхийг төр бодлогоор хийхээс өөр гарцгүй мэн лээ. Энийг бусад бүх улс орнууд хэрэгжүүлдэг, энийг хийх гэж. Улсын хэмжээнд одоо 1800 гаруй шатхуун түгээх станц байна. Улаанбаатар хотод 280 гаруй шатхуун түгээх станц байна. Бүгд нь л хүн явуулж утсаар хэмждэг. Үнэн худлыг нь мэддэггүй. Ийм зохион байгуулалттай байна. Зарим шатхуун түгээх станцууд дээр очиод хэмжээд үзэхэд нөөцийн үлдэгдэлтэй зүгээр л хаац өгөхгүй. Ингээд ард иргэдийн бухимдлыг төрүүлээд байгаа учраас энэ зохион байгуулалтыг энэ одоо салбарын удирдлага өөртөө бас авахаас өөр аргагүй байгаамаа. За 3 дугаар Монгол банк аж ахуйн нэгжүүдэд зээл болохгүй. Монгол банк за хугацаад Нэмж 1 минут. дахиад авчих уу. За. Импорт болон жижиглэнгийн бөөний худалдаа эрхлэх 180 гаруй зөвшөөрөлтөй аж ахуйн нэгжүүд бүгдээрээ арилжааны банк руу хандаж авна. Арилжааны банк бүх шалгуур үзүүлэлтийг нь хянж үзнэ. За энд Монгол банкнаас бол репо санхүүжилт буюу зөвхөн шатхуунтай холбоотой зарцуулалтын их үүсвэрийг арилжааны банкудад гаргаж өгнө. Арилжааны банкуд хувийн хвшлийн аж ахуйн нэгжүүдийн зээлийн хүсэлтийг үнэлж үзээд мөнгөний бодлогын хороогоор нэгдсэн хэмжээ гаргаад за мөн бас манай яамны зүгээс бодлогоор энэ бүсүүдэд нөөцийг бүрдүүлэх тухай асуудлыг одоо бас тавина. Өөрөөр хэлбэл манай улсын нийт дизель түвшний хэрэглээний 50% ангаар өмнгийн бүсэд байна. 92 А92 бензиний одоо 50-аас илүү хувь нь зөвхөн төвийн бүсэд байна. Энэ бодлогынхаа зохицуултыг бид нэр одоо тооцоолоо гаргаж өгнө. Ингээд одоо бид бас энэ шатхууны нөөцийн саваа барих ажлыг улсын хэмжээнд зохион байгуулахын бодлогын ажлуудаа хийх юм аа.